нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Энэ их утга учиртай нэрлэлтэй манай ааваас дээшээ манай өвөөнрийн нэрнийх нь одоо ямар нэг үсгнүүдийг авч бүтээсэн юм нэр байгаа. Би өөрөө харааны бэрхшээлтэй. Тэгээд анх сургууль одоо харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургуулийн эцэг мэдээд сургуульд явах боломжтойгоо мэдээд үнэхээр их баярлж байсан. Тэнд бас миний амьдралын хамгийн дурсамжтай сайхан мөчүүд өнгөрсөн байх гэж бодож байна. Надад аягүй олон бэрхшээлүүд тулгардаг байсан. Хүн болгон намайг хүлээгээл багш хичээлээд одоо завсардуулахгүй. Тэгэл маш хурдан явждаг. Тэг өөрөө тийм бэрхшээлийг мэдэрсэн учраас өөртөө адилхан харааны бэрхшээлтэй хүмүүстээс энэхүү англи хэллийг жоохон ч гэсэн суурийн тавьж өгье гэж боддог. Одоо ингээл тайзан дээр гараад дуулах юм бол шал өөр хүн болж хувирдаг болоо гэж би бодож байна. Дуу чамд ер нь юу өгдөг вэ? Дуу надад үнэхээр их аз жаргал, баяр баясгалан энэ хорвоо дэлхий дээр ямар л сайхан зүйл нь бүгдийг өгдөг. Магадгүй далавч хайрладаг байх. Би нэг өөр ертөнцид очиод тэгээ буцаад хүрээд ирдэг. Надад бас нэг том боломж нэгдэх болов гэж бодсон. Тэгээд өөрийгөө сориод үзье. Ер нь амжилт гаргах байх гэж найдаж байна. За тэгвэл маш мундаг дуучин хөтлөгч болоорой. Тэгээд чиний мөрөөдлийг манай My Voice нэвтрүүлэг нээж илрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. За би ч гэсэн итгэлтэй байна. Баярлалаа. Энэ удаад урлагийн гавьяа цэцгэлдэг болох жавын аялал гүр бадрын шүлэг дуучин Ариунагийн дус дурамжтай улаан сарны дуугаар оролцож байна. За гоё зүйлийг бодсон гэж байна.
Од цэг бас их сонир нэртэй юм аа. Баяр хүргэе чи танхимд байгаа хүмүүсийн бүгдийг гоё суудлаас нь босгож чадлаа. Чиний ард хөгжмөө тоглож исэн бүх залуучуудын нүүр нь ямар гоё энержиктэй тодорхой бүгдээрээ их гоё цогтой геймертэй байлаа. Тэгээд чи их үнэн байлаа. Тэг ямар гоё үнэн ч юм бэ? Чиний ер нь үнэн гэдэг бол өөрөө хамгийн үнцэнтэй зүйл юм. Тийм ээ? Үнэн бол их үнцэнтэй байдаг штеп. Тэгээд чи өөрөөрөө байж чадаж өөртөө ийм гоё үнэнч байгаа. Энэ чанар чинь чамд маш их үнд орууллаа гэж хувьдаа би бол бодож байна. Баяр хүргэе мэдээ тэнцэн. Баярлалаа. Баяр хүргэе чам. Баярлалаа. Чамд байна штэ. Авиас бэлэг яста нөгөө тийм гал цаг үл шамтрах үл шамтрах ирч хүч дөөмийн чамд байна. Баярлалаа. Үргэлж асаж бадарч яваарай. Тэнцсэн. Баярлалаа. За тэгээд үнэхээр бас л өөдрөг байх гэдэг ямар гоё юм бэ те. Энэ дуу хөгжим гэдэг хүнд ийм баяр баясгалан авчирч явах учиртай. Тэмцээнд орлоо гэд хамаг үе хоёроо хөлсөн гоожол тэгэл нэг цаазны давчин дээр эсвэл нэг хүнд юмгийг хүнд ажил хийх гэж байгаа юм шиг ингээл одоо хөмсгөө зангидаал ингээд зовоол ийм их олон удаа гарч ирж байсан дараа чи өөрөөсөө яг сайхан байгаагаараа гарч ирээ. Тэгээд баяр баясгалан хүнд ацарлаа шүү. Зөвхөн өөртөө биш. Энэ л бас энэ дуу хөгжмийн утга учирын нэг юм уу да. Андаа өөдрөг байгаараа тэнцээ. За маш баярлалаа. Би өөрийнхөө энэ залуусыг маш их бүтээлч, өөрийгөө их дайчилдаг байгаасай гэж боддог. Бүх юмд байгаа те одоо нүдтэй бол нүдтэй тийм хүмүүс маань ерөнхийдөө бол зүгээр л суугаад байдаг. Тийм залуусыг хараад би бас жоохон харамсдаг юм аа. Энэ хүмүүст ч одоо зөндөө их хийж бүтээх боломж, чадамж тийм юм байхад яагаад өдр хийдгүй юм болоо гэд. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Энэ их утга учиртай нэрлэлтэй манай ааваас дээшээ манай өвөөнрийн нэрнийх нь одоо ямар нэгэн үсгнүүдийг авч бүтээсэн юм нэр байгаа. Би өөрөө харааны бэрхшээлтэй. Тэгээд анх сургууль одоо харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургуулийн эдийг мэдээд сургуульд явах боломжтойгоо мэдээд үнэхээр их баярлж байсан. Тэнд бас миний амьдралын хамгийн дурсамжтай сайхан мөчүүд өнгөрсөн байх гэж бодож байна. Надад айгүй олон бэрхшээлүүд тулгардаг байсан. Хүн болгон намайг хүлээгээл багш хичээлээд одоо завсардуулахгүй тэгэл маш хурдан явцдаг. Тэг өөрөө тийм бэрхшээлийг мэдэрсэн учраас өөртөө адилхан харааны бэрхшээлтэй хүмүүстээс энэхүү англи хэллийг жоохон ч гэсэн суурийн тавьж өгье гэж боддог. Одоо ингээл тайзан дээр гараад дуулах юм бол шал өөр хүн болж хувирдаг болов гэж би бодож байна. Дуу чамд ер нь юу өгдөг вэ? Дуу надад үнэхээр их аз жаргал, баяр баясгалан энэ хорвоо дэлхий дээр ямар сайн сайхан зүйлээ бүгдийг өгдөг. Магадгүй далавч хайрладаг байх. Би нэг өөр ертөнцид очиод тэгээ буцаад хүрээд ирдэг. Надад бас нэг том боломж нэгдэх болов гэж бодсон. Тэгээд өөрийгөө сориод үзье. Ер нь амжилт гаргах байх гэж найдаж байна да. Сайд бол маш мундаг дуучин хөтлөгч болоорой тэгээд чиний мөрөөдлийг манай My Voice нэвтрүүлэг нээж илрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. За би ч гэсэн итгэлтэй байна. Баярлалаа. Энэ удаад урлагийн гавьяа цэцгэлдэг Балх Жавын аял хуу гүр бадрын шүлэг Дуучин Арунагийн дуу урамтай улаан сарны дуугаар оролцож байна. За гоё зүйлийг сонгосон гэж байна.
энэ танхимд байгаа хүмүүсийн бүгдийг гоё суудлаас нь босгож чадлаа. Чиний ард хөгжмөө тоглож исэн бүх залуучуудын нүүр нь ямар гоё инээмсэглэл тодорхой бүгдээрээ их гоё цогтой хиймэртэй байлаа. Тэгээд чи их үнэн байлаа. Тэгээд ямар гоё үнэн ч юм бэ? Чиний ер нь үнэн гэдэг бол өөрөө хамгийн үнцэнтэй зүйл гэдэг. Тийм ээ. Үнэн бол их үнцэнтэй байдаг штэ. Тэгээд чи өөрөөрөө байж чадаж өөртөө ийм гоё үнэнч байгаа. Энэ чанар чинь чамд маш их үнд орууллаа гэж хувьдаа би бол бодож байна. Баяр хүргэе мэдээ тэнцэн. Баярлалаа. Баяр хүргэе чам. Баярлалаа. Чамд байна штэ. Авиас бэлэг. Яста нөгөө тийм гал цаг үл шамтрах. За үл шамтрах ирч хүч дөөмийн чамд байна. Баярлалаа. Үргэлж асаж бадарч яваарай. Тэнцсэн. Баярлалаа. За тэгээд үнэхээр бас л өөдрөг байх гэдэг ямар гоё юм бэ те. Энэ дуу хөгжим гэдэг хүнд ийм баяр баясгалан